бүгдээрээ сайн байцгаана уу? Та өнгөний харлаган гэдэг өвчний талаар мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол энэхүү бичлэгийг дуустал үзээрэй. Намайг Чимгээ гэдэг өнгө баян имижийн сэтгэл зүйн номын зохиогч. За ихэнх хүмүүс энэхүү сэдвийг сонсохороо гой хувцлалт, нүүр бодолт, үс засалтын тухай ярих гэж байгаа юм байна гэж бодоод ингээ хоош суудаг. Гэтэл Чимгээ нь 31 жил багшиж 20 жил энэ судалгааны ажлыг хийж яваагийнхаа хувьд та бүхэндээ эрүүл амьдралыг бэлгэлж, эрүүл Монгол хүүхдийг төрүүлэхийн төлөө одоо гар бие сэтгэл зүрхээ зориулж байгаа билээ. Яагаад гэвэл эрүүл амьдрах гэдэг маань зөв хооллох, эрүүл дасгал хөдөлгөөн хийх, нойр за тэгээд сэтгэл санаа гэдэг зүйл байдаг. Тэгэхээр бид нар сэтгэл санаа буюу энэ одоо дотоод сэтгэлдээ гэрлийг хэр их чинээгээр өгч бусдыг хайрлж хөндлөж чадчихээн тэр чинээгээрээ бид нар илүү аз жаргалтай байдаг. За тэгэхээр өнгөний харлаган байх юм бол бид нар энэ гэрлийн тусламжтайгаар сайн сайхан зүйлийг бол харж чадахгүй. За тэгэхээр өнгө буюу одоо имиж дүрсийг ашиглаад бид нар маш олон зүйлийг үр хүүхдүүдтэй багаас нь ойлгуулах, хайрлах, инэрх, хүмүүжүүлэх, хэл сурах, зөв сурган хүмүүжүүлэхэд бид нар одоо энийг ашиглаж болдог. За тэгэхээр юуны төрөнд өнгөний харлаган гэдэг өвчний талаар та бүхэнтэйгээ ярилцъя. Тэгэхээр энэ өнгө гэдэг зүйл буюу энэ гэрлийг жирийн хүүхэд, эрүүл хүүхэд бол 1 сартаагаас эхлээд мэдэрч эхэлдэг. 1 сартай өнгийг харж чадсан хүүхэд улаан ногоон өнгийг бол ялгах чадвартай болдог. 2 сартаагаас эхлээд цэнхэр өнгийг буюу цэнхэр өнгөний туяаг харах боломжтой болдог. За ингээд жирийн хүүхэд бол ингээ 2.5-аас 3 настай болтлоо том хүний хэмжээнд харж байгаа бүх өнгийг бол ялгах чадвартай болдог байх нэ. Хэрвээ таны хүүхэд одоо та хүүхдтэйгээ их ойрхон байдаг учраас таны хүүхэд энэ өнгөний ялгах чадварууд сул байгаа бол мэрэгжлийн хүнд хандаж одоо хараа тогтоолгох нүдний шил зүйлэгдэхтэй адилхан одоо өнгийг ялгах ийм өнгөний харлагныг засах нүдний шилнүүд байдаг болсон байна. За энэ ийм хүүхдтэй хүртэл одоо багш хүртэл заах аргын хувьд арай өөрөөр заадаг ийм арга техник заах аргын одоо зөвлөгөөнүүд байна. За тэгэхээр та бүхэн маань хүүхдээ хамгийн ойрхон байгаа эцэг эхчүүд маань эхний удаадаа онцлох боломжтой байгаа. За тэгэхээр энэхүү сэдвийн хүрээнд бол ингээд маш олон зүйлийг бол ярьж ойлгуулах бүрэн боломжтой байдаг. Тэгээд хүүхдүүд маань эрүүл саруул өнгийг ялгах чадвартай байх юм бол тун адаглал улаан ногоон гэрлийг зөв ашиглаж гарцаар бол зөв гарах боломжтой болдог. Тэгэхээр нэгэнт одоо өнгөний харлаган болвол бид нар аашил загнаад зодоод ч одоо нэмэргүй юм. Тийм учраас та бүхэн маань энэ одоо зүйлээс сэргийлж үр хүүхдтэйгээ өнгөөр наадаж тоглоорой. За ингээд иймэрхүү зөвлөгөөнүүд, хичээлүүд маань таалагддаг бол Mongolian Open School пэйжд маань нэгдээд ирэх хичээлийн жилд одоо зохион байгуулах төр буюу урт хугацааны сургалтуудад хамрагдаарай. Ингээд Mongolian Open School минь пэйжд минь нэгдээрээ мөн Чимгээ Мос YouTube сувганд нэгдэж энэ одоо зөвлөгөөнүүдийг авч байгаарай. Ингээд та бүхэндээ хамгийн сайн сайхан эрүүл, аз жаргалтай, сэтгэл тэнүү, гэрэл гэгээтэй байхыг хүсэн өрөөй. Удахгүй уулзцай. Баяртай.